санаа намайг сонин чимэг гэдэг Батбаярын сонин чимэг одоо Фрайбергийн их сургуульд уул уурхай ашиглалтын технологиор сурж байгаа. Манай багийн бүтээлийн санаа гэвэл замгаар ажилтдаг гэрэл. Ерөнхийдөө бол яагаад энэ санааг сэзэн бэ гэх юм бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод маань баг агаарын бохирдлоороо бол дэлхийд нийслэлээрээ хоёрт ордог. Энэ бол үнэхээр аимшигтай үзүүлэлт. Тэгээд яг үндэ бол монголчин талбай томтой, хүн ам хамгийн гол нь цөөхөнтэй. Тэгээ хүн амынхын тал нь Улаанбаатарт байдаг. Ялангуяа агаарын бохирдлоор бол хамгийн их нөгөө хохирж байгаа хүмүүс нь гэх юм бол залуучууд, хүүхэд залуучууд, бага насныхан. Тэгэхээр үүний эсрэг ямар их арга хэмжээ одоогийн байдлаар авах вэ гэд бид хэдийн бодсноор бол замгаар ажилдаг тийм гэрэл. Ерөөсөө захиргаан шаардлагагүй нар тэгээ CO2 нүүрс хүчлээ хийгээл ажилдаг. Тэгээ өөрөөсөө O2 гаргадаг. Хүчил төрөгч гаргадаг тийм л гэрэл байгаа. Манай дараагийн зохион бүтээгч эмэгтэй зохион бүтээгч сонин чимгийн бүгдээр хамтдаа бүхтээ авцгаая. Сайн уу? Сайн байна. Бүтээ санаагаа маш сайн бэлдэж ирсэн үү? Өөрийнхөө хэмжээнд ер нь багийнхаа хэмжээнд л бэлдээдэрсэн. За тэгвэл чамд өөрийнхөө бүтээл санааг үзэгчдэд болон шүүгчдэд хүрэхэд 3 минутын хугацаа бий. Манай багийн санаа гэвэл агаар цэвэршүүлэгт хий гэсэн санаад байгаа. Тэгээ энэ агаар цэвэршүүлэгчийн онцлог давуу тал нь хэм бол замгийг ашиглаж агаар цэвэршүүлэгч хийх. Тэгээд хамгийн гол их агаарын бохирдол өрчөж байгаа хүмүүс нь хэм бол бага насны хүүхдүүд. Бидний ирээдүйг хойч холсон хүүхдүүд учраас агаарын бохирдолтой яаж бидэхэд одоо тэмцэж чадах вэ? Өөрсдийнхөө зүгээр энгийн ахуйн хүрээнд яах вэ гэдэг санаан дээр бол бидэхэд замгийг ашиглаж агаар цэвэршүүлэгч хий. Яг өрөөний температурт зориулаад тэгээд бид хэдийн авсан энэ замг нь болохоор микро замг, микро фосфортдаг замг болохоор энгийн замгаас илүү их агаарыг цэвэршүүлдэг. Тэгээд хамгийн гол давуу тал нь гэх юм бол энгийн замг бол байнга гэрэл өгч явах хэрэгтэй. Байнга гэрэлтэй авах хэрэгтэй. Тэгтэл ийм фосфортдаг замгны хувьд гэх юм бол орой гэрэл өгөх шаардлагагүй. Орой өөрөө фосфортчдаг. Ерөөсөө тийм л санаа. Замг ямар одоо үйл ажиллагаагаар гэх юм уу, ямар процессор агаарыг цэвэршүүлдэг юм болоо би өөрөө мэдэхгүй болоход асууж байна л да. Ерөөсөө фотосинтезийн аргаар л. Ерөөсөө замгт маань CO2 одоо нүүрс хүчтэй хий орно. Тэгээд нарны туяа ороод тэгээд дээрэс нь устай байхад бол тэрэндээс бол сахар нүүрс хүчил төрөгчийн хий тэгээд ус гарч байгаа. Ер нь энгийн фотосинтезийн аргаар л замгаа ашиглаад агаараа цэвэрлэж гин гэд бидэхэд бодож байгаа. Замгийг аквариум дотор роос гаргаж ирж байгаа хуу. Замгаа хэрхэн яаж одоо бэлдэх үү? Фотосинтездэг замг Монгол байхгүй асуудал байгаа хгүй. Гэхдээ тэрийг бол оруулж ирж болно. Тэгээд ерөөсөө шилэн хоргон дотор бол усан дотор ингээд ачиж болно шүү дээ. Тийжээгээд ургуулад. Замгийг одоо лабораторийн аргаар бий болгох, тэрийг нутагшуулах тийм боломж хэрэг байдаг юм болоо. Манайд бол одоо маш олон төрлийн мэргэжилтнүүд байгаа. 3 их сургууль, инновацийн газар гэл ингэж цаашаа явах юм бол тийм боломж байдаг юм болов одоо замгийг нутагшуулах. Тэгээ ер нь бол температур эдэр яг орчныг бүрдүүлээд өгөх юм бол болно шүү дээ. Лабораторийн арга орчим үү те. Шүүгч цог жавхлан. Тэгэхээр замгийг агаар цэвэрлэнэ гэдэг бол өөр бас сонирн байна л да. Одоо хуучин бол бид нар чинь замг чи яаж юм гэхээр голцоо замгийг чи ашиглаж байгаа юм нь болохоор одоо миний л мэдж байгаа амьдрал дээр тохиолдож байсан юм бол замгийг ургуулад бордоонд ашиглаж болж байгаа тий. Бордоо одоо нийтлэг ашиглаж байгаа зүйл нь. Мөн замгаар ямар нэгэн шилжилтийн процесс хийгээд янз бүрийн төлөв шиг юм уу тийм хийж болж байгаа. Зүгээр би агаар цэвэрлэнэ гэдэг ихтер яг чи нэг процессыг ингээд энэ хүүхдүүд одоо энэ телевизэр чинь яг одоо чи болон чиний үеийнхэн магадгүй бидний үеийнхэн ч гэсэн яг энэ одоо яг энэ цэвэрлэх процессыг сайн ойлгохгүй байгаа гэж магадгүй. Тэгэхээр чи яг одоо өөрөлдөл тэр фотосинтез явж байгаа процесс агаарыг бохир агаарыг одоо яаж цэвэрлж байгаа тэр процессыг маш сайхан нэг товчхон өөрийнхөө ахаад нэг сайхан тайлбарлаад өгөөч. За энэ бол манай төхөөрөмжийн маань схем байгаа. Ерөнхийдөө бид хэдийн бодсон. Тэгээд ерөнхийдөө бол агаарт байгаа CO2 одоо нүүрс
чихийн маань энэгээр орж ирээд энэ саруулаар орж ирээд тэгээд энд бол микро замагтай ус маань байх болохоор эндээсээ тэр фотосинтезийн үйл явц нь бол энд болохыг. Энд бол нарны гэрэл бол шууд ирж болно. Дээрээс нь нүүрс хүчтэй ээж нь өөр бас устай болохоор шууд энэ фотосинтез явагдах процессын маань ер нь бол нөхцөл нь бол бүрдчихсэн болохоор тэгээд эндээсээ гарахдаа энд бол шүүлтүр байгаа. Шүүлтүр хийсний дараа эндээс бол хийгээр А2 маань гарах юм л гэж бид тооцоод зүгээр ерөнхийдөө санаа болохоор тэгжэл иймэрхүү процесстэй байхаа гэж бодож байгаа. Хамгийн гол нь замгийн олдоц нутагшуулах тэр асуудал нь биднэрт бэрхшээл болох гэдэг шиг байна тийм ээ. Бусдаараа бол бас сонирхолтой сонсогдож шүү замгаар агаар цэвэршүүлнэ гэдэг чинь. Зөвхөн энэ лабораторийн түвшинд ер нь туршаад хэрэгэлсэн хэрэглээ бусад орнуудад байдаггүй. Тийм байдаг. Ах хэрэглээд ч юм уу. Сүүлийн үед энэ судалгаа гараад Францын эрдэмтэн бас энэ талаар судалгаа хийгээд тэгээд ерөнхийдөө бол тийм компани бол байгуулагдсан аль хэдийн яг юм юу агаар цэвэршүүлэгч тийм бүхэл бүтэн генератороор ингэж ажилладаг. Тэгээ ерөөсө том машины нөгөө нэг зогсоолууд дээр ингээд аль хэдийн ингээд байрлуулчихсан. Тэгээд нөгөөх нь бол ингээд ноцоосоор байнга ингээд гүйлгээтэй явж идэг. Ерөөд бол аль хэдийн ашиглагдаад эхэлчихсэн. Тэгэхээр энэ зүйл маань хэдий хэрийн замагтай, хэдий хэрийн талбайтай байгаад хичнээн хэмжээний метр квадратыг цэвэршүүлэх вэ гэж асуух гэж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт замаг маань юун дээр тижээгдээд амьдарч идэг одоо организм бэ? Энийг тижээж явах хэрэгтэй юу, сольж явах хэрэгтэй юу? Тийм зүйл гарах уу? Огт мэдгүй сэдв учраас асуугаад байна. Усаар л тижээгдэнэ. Тэгээ ус нүүрс төршгчээ хийгээр л ер нь бол тижээгдэнэ гэж бодож байгаа. Тэгээ хэрвээ бүр агаарын бохирдол ихтэй тохиолдолд бол замаг маань бүр ногоон болоод дахиж юу одоо цэвэршүүлэх боломжгүй тохиолдол бол тэрийг гаргаж аваад дараа нь бордоонд ашиглаж болно. Эсвэл биохимийн төлөвч эдэрт хэрвээ боломжтой байх юм бол тий. Тэгээ зарим нэг судалгаагаар бол бас нөгөө шүүж хэрэглээд бол хоолны хэрэглэн ч гэсэн хэрэгэл болдог гэсэн судалгаа байдаг юм билэ. Бид сая бас энэ дээрээс янз бүрийн судалгаа хийж байгаа газруудын материалуудыг үзлээ. Яг одоо Европт бол Франц, Нидерланд, Герман эдгээр чи туршаад эхэлсэн юм байна шүү дээ. Гэхдээ аргачлал нь болохтой тэдний ямар аргачлал вэ гэхээр нөгөө өндөр урдны зам дээр түүний эргэн тойрон үүсэж байгаа агаарын бохирдлыг яг одоо энэ замгаар ингэж зэвэрлэх гээд бас нэлээд хэдэн газрууд хийцэн. Зарим газрууд нь фермүүд нь нэгдчихсэн гэж явж байгаа юм. Тэгээ сая энэ дээрээс 2-3 жижигхэн бичил туршилтууд хийцэн байна. Ийм савн тэгээд 10-20 литр савн тэгээд нөгөө агаараа ингэж сордож яг тэн дээр саний замгаа өсгөрүүлээд хийсэн. Тэгэхээр эхнийэл чинь тийм том байхгүй ч одоо Батбаягийн хүсэмжлээд байгаа. Батбаяг шүүгч асуугаад байгаа. Яг хэдийн хэмжээний савнд одоо замгаа өсгөрлээд ямар хэмжээний талбай гэж нэг тэр туршилтынхаа үр дүнтэй ингээм болохгүй болох ажлаа. Би бол тэгэхээр нэг л дэмжиж байна. Чиний өөрийн бүтээлийг би бол арай өөр өнцгөр сонирхож байна л да. Тэрний юу гэхээр манайчууд их хуурайшилтай. Энэ хуурайшилтын орон зай дотор бас тэр чигийг баланс барих гэдэг утгаараа бас энэ тодорхой хэмжээний тасалгаа нэг орон зайд ийм бүрдүүлэх гэж байгаа. Одоо ялангуяа тэр өсвөр насны хүүхдүүдгээ өөрөө бас хилээд байгаа учраас одоо сургууль цэцэрлэг, дунд сургуулийн болоод энэ цэцэрлэг яслын тэр орчинд бас яг ялангуяа бидний төдийл анзаарахгүй орхиод байгаа тэр хуурайшилтын асуудал эдрийг ярихад бас энэ замгийн өөрийнх нь энэ идэвхтэй нөлөө юу хэр байдаг юм бол энэ тал руу бас сонирхон судалж үзээд бас хөгжүүлэл ер нь болохгүй байхгүй гэж бодож байна. Зүгээр дан замаг гээд агаар цэвэрлэхээс гадна түрүүн чинь нэг гэрэлтэн гэсэн шүү дээ. Энд хайгаад байхад бас цэвэршүүлээс гадна яг тэр гэрэлчин өөр урлаг болоод би бол ам гэд нилээ төрүүлж явцсан байна тий. Тэр талаас нь бас давхар явах хэрэгтэй байна. Миний бодлоор. Ши бүтээл чинь агаар цэвэршүүлнэ. Гэхдээ бас их гоё загварлаг гэрэлтүүлэг болохоор тийм ээ. Тэгээ тийм гэрэлтүүлэг хаана байж болох уу? Яг хэрэглээ нь юу гэдэг утгаараа тий. Бодоод яг ийм давхар хэрэглээ маягийн тий. Тэгвэл илүү их бүтээл чинь үн цэн нэмэгдэх баг тийм ээ. За ингээд шүүгчдийн гэрэл асаж цэвэр агаар биелгэлнэ. 3 ногоон гэрэл. Хоёрдугаар шатнд хоёулаа вебкамаар камерын наан цаанаас туршилттайгаа бүх юмтайгаа уулзсан шүү. Заа юу. Хоёр хүргэе. Тэгээд ороод хэр сандарсан тухайгаа тэгээд цаашдаа бүтээлээ яаж хөгжүүлэх тухайгаа ярьж өгөөч. Ороод ерөнхийдөө бол тулаад ирэхээр бол сандардаг юм байна. Хичнээн их бодсон ч гэсэн нөгөөдгөө. Тэгээд шүүгчдийн зүгээс бол их олон зөвлөгөө өгсөн.
бид хэдийн бодож байсан санаан дээр бол хамаагүй илүү их зөвлөгөө өгсөн болохоор тэр хүмүүсийн хэлснээр цаашаа илүү их судлаад явбал өстой боломжтой юм болов уу гэж бас бодож байгаа. Залуу зохион бүтээгч уралдаанд оролцоод 1-р шатанд амжилттай оролцоод 2-р шатанд оролцох эрхийн бичиг авсан чамд дахин баяр хүргэе. Тэгээд энэ баярт мөчийг ашиглаад цэнгэр төрөлцөөр дамжуулан мэдлэгээ дэвшүүлж болно. Монгол улс сууж байгаа гэр бүлтийг аав ээж дүү нартаа эмээ өвөө бүх таньдаг бүх хүмүүстээ мэд хүргэе. Герман орны Берлин хотоос мэд хүргэж байна. Тэгээд ямар ч байсан одоогийн энэ төслөө ямар ч байсан цаашаа заавал бүтээл бол хийн гэж бодож байгаа. Илүү их сайн суралцаад Монгол орондоо хэрэгтэй мэрэгчлэр ажиллана. Берлин хотын шалгуулт бол амжилттай боллоо. Берлин хотод ойрхон оршдог хотуудаас бас хүүхдүүд ирж оролцлоо. Тэгээ энэ удаагийн шалгуулт бол бидний бас хүсэн үлээсэн үр дүн гарлаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бас илүү шинэлэг санаанууд гарч байна. Германд байдаг Монгол бас нэвтрүүлэх шаардлагатай санаануудыг бол хүүхдүүд бол төлөвлөж харж байна. Өөрөөр хэлбэл энд асуудлыг шийдсэн арга замыг эргээд Монголд нэвтрүүлээд ихэнд бол ийм шийдэл байгаа гэдэг талаас бол төлөвлөгөө оролцож байгаа нь бол дэмжүүлэлттэй сайшаалтай байлаа.